Бүгдээрээ сургаалт өгс номоос 3 зүйлийг харцгаая. Сургаалт өгс 15:18. Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол уурлагтаа удаан хүн хэрүүл маргааныг намж ядгаа. Сургаалт өгс 16-гийн 32 дээр уурлагтаа удаан хүн хатан зоригтноос дээр сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр. Өөрийнхөө сүнсийг захирна гэдэг нь ямар утгатай та нар мэдэх үү? Энэ миний яриад байгаа бидэнд байгаа бүхий л мэдрэмжүүдэд даах биш, харин биеэ хэн захирахыг хэлж байгаа юм. Ажаа бүгдээрээ шудраг байцгаая л та. Та сүнсээ хэр захирдаг вэ? Та өөрийн махан биеийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө, үгээ, бодол санаагаа, мэдрэмжээ хэр захирдаг вэ? Эсвэл эдгээр зүйлс нь таныг захираад байна уу? Энэ бол бидний байгаа газар. Энэ яг л бидний дараагийн алхам болох өсөлтийн цэгтэй адилхан. Та энэ шалтгаангүй ирсэн гэж бүү бодоорой. Намайг ямархуу хүн болохыг харах гэж л таалав ирээгүй бах. За тийм байлаа ч гэсэн таныг энэ давчрахын тулд Бурхан юу ч ашиглаж болох юм. Би ч байсан болж байна. Бид тулаанд бэлэн байх ёстой. Бэлэн байх ёстой. Библиэд эзний эргэн ирэх өдөр хүмүүс өөрсдийнхөө ажлыг л хийж байх болно. Бүх зүйлс яг л хэвийн байдгаараа байх үед шөнөөр хулгайч гинэт ирэх мэт Христ ирэх болно гэж хэлдэг. Уйлд шүдээ хаврах болно. Бид альва зүйлийг хоош тавихыг хүсэхгүй байна. Есүсийг дахин ирэх үед би төгс болохгүй. Харин би та нарт нэг зүйлийг хэлье. Би яг одоо байгаагаасаа илүүтээр байх болно. Би төгс болох уугүй юу гэдэг нь зөвхөн Бурхан тамаарх асуудал гэж би бодохгүй байна. Тэр бид нар руу ирэхдээ тэр юу хийхийг аль хэдийн мэдэж байгаа. Харин би та нарт нэг зүйл хэлье. Бурхан биднийг бэлгсэн байхыг харахыг хүсэж байгаа. Тэр бас биднийг түүний дотор өсөж хөгжсөн нухацтай альва зүйлийг Бурханы арга замаар хийдэг болсон байхыг харахыг хүсэж байгаа. Есүс бидэнд шинэ амьдрал өгсөн. Тэр хуучин хүнээ тайлж шинэ хүнийг өмсгөж хэлсэн. Та үнийг хийх хэрэгтэй. Та хүсэх хэрэгтэй. Та үнэхээр энэ зүйлийг хүсэх хэрэгтэй шүү. Та хангалттай хэмжээний үн төлөхийг хүсэх хэрэгтэй. Сургаалт өгс 22-ийн 24-с 25 дээр уур хилэнд баригдсан хүнтэй бас түргэн зантай хүнтэй бүү нийл. Эс тэгвэс чи түүн шиг болж өөрийгөө занганд оруулж олцшгүй. Энэ бол нухацтай зүйл шүү. Өнөөдөр энэ дэлхий дээр маш олон ууртай хүмүүс байна. Тэгэхээр зарим хүмүүс маш олон жилийн туршид ууртай байгаа хэрнээ тэд өөрсдөө ууртай байна гэдгээ мэддэггүй. Тэд хорон муу, ирээцээргүй, сөрөг, шүүмжлэгчд болсон. Маш олон хямралд орсон ууртай хүмүүс байна. Энэ тэдний хямралын үндэс нь болж байгаа. Түүгээр зогсохгүй. Тэдний амьдралд маш олон шийдээгүй асуудал байдаг. Та нар мэдгүй. Би аавда хүчирхийлж байхдаа маш урт удаан хугацаанд ууртай байсныг би тэр үед өөрийгөө ууртай байна гэж үнэхээр ухамсарлаж мэдэхгүй байсан. Харин хизээ нэгэн цагт танд байх ёстой ямар нэгэн зүйл танаас алга болох үед хэрв та аавгүй байсан бол эсвэл ээжгүй бол эсвэл эцэг эхийн чи аль нэг нь архиудаг бол та асуудалтай эсвэл хуурагдсан бол эдгээр асуудал таны нэг хэсэг байсан бол та зөв бишээ гэж хэлнэ. Дэлхийн арга зам маш урт байдаг гэж би бодсон. Би ууртай хэцүү эргэн тойрны минь хинч намайг дийлэхгүй хин нэг юу хийхийг минь хизээч хэлж чаддаггүй байсан. Би иймэрхүү байдалтай байсан боловч Христ итгэлт нэгэн байхыг хичээж исэн. Би хайрлагдсан боловч би энэ зүйлийг таны арга замаар хийн гэдэг талаар хизээч нухацтай байгаагүй юм. Хэрвээ ямар нэгэн урамшуул байдаг бол энэ Христийн бид байх найдвар юм байна. Ийм л зүйл итгэгчдийг өсөж төлөвшөлтөнд туслах байхаа гэж би боддог. Харин одоо жихнээсээ тоглоомноос угжнаасаа салах цаг ирсэн. Бяцхан хүүхдүүд мэдрэмжээрээ альва зүйлийг үлддэгч харин 40 настай эр хүн ийм байх нь тийм ч хайр татан биш.
Би энийг эхлэхээс өмнө Бурхантай байх сайн цаг байгаа нь ямар сайн хэрэг вэ? Библийн Еврей номын 12 дугаар бүлэг дээр бид бие биенийхээ өмнө хянамга байцгаая. Яагаад гэвэл бидний дунд игдүүцэл, уур хилэн, хорсол бий болохыг гэж хэлсэн байдаг. Бид бие биендээ тусалцгаая. Хэн нэгэн танд өөрийнхөө ямар их ууртай байсан талаар гунигтай түүхийг ярихад энэ бүх зүйлээ Бурханд өгч, гомдол хорслоо тавьж өгөх талаар урамшуулцгаая. Чиний хийсэн зүйл бол буруу гэдгийг мэдэж байна. Харин хамтдаа энэ бүх зүйлийг Бурханд өргөж залбирх уу? Энэ зүйлээ Бурханд өгч Бурхан байлгахыг хүсэж байна уу? Намайг хүүхэд байхад болсон зүйл Бурхан дуртай байгаагүй. Бурханы дургуутсал ганцхан миний нөхцөл байдалд ч биш. Олон хүмүүст байсан юм. Тэр энэ бүх муу зүйлсэд дургу байсан. Магадгүй түүний уурыг хүргэсэн байх. Бурхан бол ууртай Бурхан биш. Харин тэр уурладаг юм. Тэр шударга биш байдалд уурладаг. Бас яаж тулалтахаа мэддэг нэг юм. Яаж Христ итгэлд нэгэн шиг тулалдахад суралцах хэрэгтэй. Марк 3 дугаар бүлгийг харцгаая. Есүс синагог руу дахин очиход тэнд хатангар гартай хүн байжээ. Гэмтэл юм уу өвчнөөс болсон. Тэд фарисеучуд. Фарисеучуд Есүсийн дургуутслыг хүргэж уурлахад хүргэдэг байсан. Энэ бол зөв уур байсан юм. Буруу уур байгаагүй. Буруу зүйлийг хараад уурлахдаа зөв уурладаг байсан. Фарисеучуд түүнийг буруутгахын тулд амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нү хэмээн түүнийг ажиглаж ойроос харж байлаа. Есүс хатангар гартай хүнд би нисэгт их дуртай. Яагаад гэвэл өмнөх удаагийн номдолд бид энэ талаар сурсан. Есүс тэдний уурыг хүргэж байгаагаа мэдэж байсан. Энийг тэр зоригтойгоор зохион байгуулсан гэж би боддог. Тэгээд тэр хатангар гартай хүнд босоод урагшаа гар гэд. Гарч ирээ зогс. Тэр хөвчлсөн байдлаар үлдээгөө. Тэр босоод урагшаа энэ дунд зогс гэж хэлсэн. Би энд их дуртай. Босоод урагшаа гараад ир. Энэ зүйлийг хийж мунхаг хүмүүст үзүүлье. Есүс олон түмний нүдэн дээр үлдэхийг хүсээгүй бол нөгөө хүнийг аваад гарсан бол фарисеучудыг өөмөлж урдуулахгүй байсан байх. Харин тэр фарисеучудаар удирдуулахыг хүсээгүй юм. 4-р эшлэл дээр тэдэнд амралтын өдөр сайныг үлдэх, ам аврах, эсвэл ам хүнийхийн аль нь хуйлд нийцэх вэ гэсэн боловч тэд дуграагүй. Есүс ууртаагаар тэднийг тойруулан харснаа. Хүн бүр Есүс ууртай байсан гэж хэлнэ. Тэдний зүрх сэтгэл хатуу байгаад харамсаж. Би энэ хэсэгт үнэхээр дуртай. Надтай хамт та нарыг энд байгаа гэж би итгэж байна. Дараа нь Есүс юу хийсэн гэж бодож байна. Тэр хүнд гараа сунх гэв. Тэр хүн гараа сунгасанд гар нь эдгэрсэн. Бүрэн гүйцэд эдгэрсэн. Залуучуудаа өнөө орой бид энэ зүйлийг ойлгох юм бол Бурхантай адил тулдахыг суралцах болно. Христ итгэл түн шиг тулалдахад бид суралцаж чадна. Тэдгээр хүмүүс түүний уурыг хүргэсэн. Харин тэр Бурханы өгсөн үүрэг даалгавраас эргээд фарисеучудтай маргалдаж тэднийг буруутгахын оронд Есүс ууралсныхаа хариуд өвчтөе нэгнийг эдгээсэн юм. Альвэ энэ хэрвээ ховж байсан бол та нар ямар сайн ойлгох байсан болоо? Христ итгэлт хүн мэд тулалдах цорын ганц арга бол Бурхан шиг тулалдах. Цорын ганц арга бол мууг сайнаар хариулах юм. Цаг хугацааны эхлэлээс л бид тулалдаанд байсан. Энэ дэлхий сайн муугийн хоорондох тулаанд байна. Энэ тулаан улам бүр хурцсан байна. Энэхүү тулаан цэцэрлэгт эхэлсэн. Тэгээд хизээч зогсоогүй. Харин ч өнөөдрийг хүртэл нэмэгцээр л байна. Ялангуяа барууны ертөнцид бүр хурцтаж байна. Маш олон зүйл, дэлхийн зүйлүүд улам бүр дорооцоор байна.
Бидний төсөөлж чадахгүй байдалтай байна. Бид ёс суртахуун ухамсар руугаа эргэн харах хэрэгтэй байна. Гэхдээ бид энэ дэлхийн гэрэл гэж нэрлэдэг Бурхныг илэрхийлэх тэр ёс суртахуун. Өмнө нь хизээч Есүсийг тусган харуулж байгаагүйгээр бид Есүсийг төлөөлж Христэд байсан зан чанарыг бид харуулах хэрэгтэй болж байна. Бурхан яаж тулалдах байсан? Яг л тэр аргаар бид тулалдахын тулд бид мууг муугаар хариулах ёсгүй. Уур нь дуураар хариулах хэрэггүй. Харин хэн нэгэн танд буруу хийсэн бол гараад дахин өөр нэгэнд туслаарай. Тийм ээ, энэ бол сүнслэг нууц юм. Олон хүн энийг мэдэхгүй байна. Тэд энийг ойлгохгүй байна. Харин таныг бас зурагтаа үзэж суугаа хүмүүс энийг ойлгож байгаа гэж би найдаж байна. Хэрвээ та хэрхэн ингэж тулалдахыг суралцах юм бол та тулаан бүртээ ялах болно шүү. Та нарын зарим нь би энэ зүйлийг хуваалцаж байхдаа та нарын хэрхэн харж байгааг харлаа л да. Миний номлож байгаа зүйлийг дургуутсан маягтай. За гэртээ хараад бүх асуудал донд сайхан загнаараа л гэж битгий хэлээрээ дээ гэж бодож байгаа юм шиг л харагдаж байна. Сонсооч хүмүүс та нарыг хүчирхийлэхийг зөвшөөр гэж би хүлээгүй шүү. Харин уураа хэн заграх талаар би ярьж байна. Энийг дасгалжуулах цаг хэрэгтэй байдаг талаар ярьж байгаа юм. Хэн нэгэн тантай зөв бусаар харьцах юм бол танаас эсэргүүцэх хариу үйлдэл тэр хүмүүс хүлээх бах. Харин та энэ талаар залбир. Бурханаас зөв цагийн талаар гуй. Тэгээд тэднэрөө очиод ямар ч уур уцаар байхгүйгээр, хашгирахгүйгээр би маш тайвнаар та надтай зөв бусаар харьцсан шүү. Та намайг хүндлээгүй. Та буруу зүйл хийсэн. Би ийм зүйл дахиад хармааргүй байна гэж хэлээрэй. Ийм зүйлийг хэлж болох уу? Заримдаа аль болох бага ярих тусам том нөлөөлөл бас авчирдаг юм шүү. Олон үг гэдэг хэн ч юу ч санахгүй гэсэн үг шүү дээ. Залуучуудаа ийм байвал үнэхээр сайн шүү. Би гэрэлснийхээ эхний жилүүдэд сайнаар үлдэж чаддаггүй байсан. Зүгээр л ууралцдаг байсан. Зүрх сэтгэлдээ уур хилэнтэй хүмүүс өрдөөсөө ч бие зүү авч чаддаггүй. Энийг та нар мэднэ шүү дээ. Дэв харин ерөнхийдөө их төвчээртэй уурлагтаа удаа бурханлаг ирхэн. Харин альва зүйлийг дуустал нь хийх гэж хичээдгүй сул талтай. Харин би хизээч мартдаггүй. Бид худалдаж авсан эхний байшингийнхаа унтлагын өрөөнд толтой шүүгээтэй байлаа. Бүхэлдээ тол болсон шүүгээл дээ. Тэр толны өмнө зогсоол. Харин би нөгөө талд нь зогсож байлаа. Тэр тойрч ирээд намайг харснаа. Юугаач намайг янз бүрээр хилж харьцах болгонд чинь би үг бүхнээс чинь хамаардаг байсан бол би ямар муухай хэлбэр төрстэй байх байсан болоо. Цааш нь хэрвээ чиний энэ байдал үргэлжилсээр л байх юм бол би чамд яг одоо хэлчихье. Би яаж дуусхаа мэдэхгүй байна. Тэр өөр юу ч хэлээгүй. Уурлаагүй, хашгираагүй, уцаарлаагүй. Харин энэ бол яг цагаа олсон байсан. Тэр миний эсрэг хэлэх бурхны цаг нь болсон байсан юм. Миний юу хэлж байгааг та нар сонсож байна уу? Хэрв хэн нэгэн тань руу хашгичаад та өөдөөс нь чи надтай ийм байдлаар харьцахгүй шүү. Би чамд хэлчихье. Тэгээд нөгөө хүн чинь өөдөөс чи хашгираад таа ч гэсэн хашгичаад байх юм бол таа ч гэсэн хүрхгүй шүү. Тэгэл хүүхдүүд орж ирээл ийм байдалтай. Ийм зүйл болсны дараа цаг хагасны дараа яг юунаас болоод ийм зүйл болсноо ч та мэдэхгүй. Харин бүх хүн таныг ууралсныг л санана. Альва ийм байдлаар та их хэмжээний мөнгийг сэтгэл засалчийн бодинд түлхэн байна шүү. Харин та энд үнгүй ирсэн. Би танд хайрыг л санал болгож байна. Би таныг маш олон асуудлаас аварч байгаа шүү. Та нар намайг ойлгож байна уу? Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Бурхан надад үгээрээ дамжуулаад энэ нууцыг илчилсэнд нь би баяртай байгаа.
хүчирхийлүүлсэн үедээ хэн нэгэн тантай буруу харьцсан үед залбирах, гуйх, ерөөх, мууг сайнаар хариулах 10 ишлийг би танд харуулж чадна. Энэ бол муу ярийн сүнсч хүмүүсч ойлгохгүй нууц юм. Зөвхөн Есүс Христэд итгэдэг хүмүүст ойлгох боломжтой. Энэ бол Христ итгэлт хүмүүсийн тулаанд байнга ялах цорын ганц нууц юм. Тэгэхээр энэ зүйл таны махан биеийг дургуг хүргэж байгаа. Би нэг мэднэ. Яагаад гэвэл бид ууртай шүү дээ. Би ууртай байна. Би ууртай харагдаж байна уу? Би хичээж байна шүү. Би ууртай. Хэрэг та надтай ийм байдлаар харьцах юм бол харин бурхан үнэхээр үү? Үнэхээр ингэж байна гэж юу? гэж хэлж байна. Эзний төлөвлөгөөнд бэлэн байгаа хүн энэ танхимд байна уу? Тэгэхээр энэ бол махан бид чинь их хэцүү байгаа. Яагаад гэвэл бид агшин зуур үр дүн гаргаж чадахгүй. Би өөрийнхөө суралцсан нэг нууцыг та нарт хэлье. Заримдаа бид сайн үр дүн гаргахын тулд маш урт удаан хугацаанд зөв зүйтэй зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Тийм учраас та нар энэ аргыг өнөө орой туршаад хэрэг амжилттай байгаа бол би та нарт ямар нэгэн элв шидийн саваа мод санал болгосон юм биш шүү. Ойлгож байна уу? Хин нэгэн тантай буруу харьцах юм бол зам хөндлөн гарч нэгэн хөгшин эмэгтэй дээр очиж тусламж аваад хамаг асуудал чинь шийдэгдэг. Би ийм зүйлийн талаар яриаггүй шүү. Би энд амьдралын хэм маягийн талаар яриад байгаа юм шүү. Муу ярийн сүнсээ чи миний амьдралд хангалттай удаан ажилласан харин цааш дингэхгүй гэдэг талаар л би яриад байгаа юм. Тэгэхээр та нар сонстоо. Муу ярийн сүнсний системийг бид аваад байвал бид өдөрт бараг 50 удаа ч уурлана. Хин нэгэн бидний зам дээр саад болонгот бид уурлана. Хин нэгэн бидний машины зогсоол эзэлсэн байвал уурлана. Надад ийм цаг галга машины зогсоол хүлээж авахад хин нэгэн мухаг гараад ирвэл гүнзгий амьсгал аваад таныг ивэх болтгой. Энэ зүйлдээ тааламжтай байгаарай. Тэдний хийж байгаа зүйл нь буруу. Гэхдээ би энэ талаар төсвөрлөхгүй. Би тэдэнд хилээд л орхино. Тийм ээ. Хэдэн жилийн дараа уулзтлаа баяртай. Тэр үед дахиад энэ талаар ярилцъя. Энэ бол таны л мэдэх хэрэг шүү дээ. Миний зүг гэдгийг та нар мэдж байгаа шүү дээ. Таны дургуг хүргэх хин нэгэн заавал байдаг. Уурлаа гэд тэднээс салж чадахгүй шүү дээ. Бурхан тэднийг ашигладаг. Та нар бүгдээрээ мэднэ. Тэр залуу таны машины зогсоолыг авах, тэнд байх зэргийг бурхан зохицуулж таны сүрсэн зүйлийг хэрэгжүүлэх боломж өгдөг. Харин энэ бүхний эцэс та зорилгоо ойлгож асуудлаа зохицуулж чадах болно. Хэрв таны дотор энэ зорилго байгаа бол энэ бол өчүүхэн л зүйл байх болно. Ром 12:17 дээр хинт ч хизээч бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юунд зөв хэрхэн хариулахыг бодох болохыг л харгалзан үзэж бай. Тэр боломжтой бол та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байх тун. Хайртууд минь хизээч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин бурхны үргэлэнд зай гарга. Ягаад гэвэл өшөө авалт бол минийх. Би буцааж төлнө гэж эзэн айлдав гэж бичигджээ. Бид энэ үгийг байнга санаж явах ёстой гэж боддог. Харин дайсан чинь үлссэн бол түүнд хоол өг. Хэрв тэр цангасан бол уух юм өг. Ийхүү үйлдэснээрээ чи түүний толгой дээр галтай нүрс овоолж буй хэрэг юм аа. Мууг муугаар бүүх хариулаа. Харин сайнаар ялан дийл.
Дуулал 37-гийн 1-8 дээр. 1-р ишлэл. Бузар муу гүйлтэгчээс болж бүү санаа зов. Нэг өдөр би энэ ишлэлийг уншдал сонсогчдоос нэг эмэгтэй "Тэр чин би байна, Фред ихчээ" гэж хашгирч хэлээ. Бузар муу гүйлтэгчээс болж бүү санаа зов. Буруу гүйлтэгчд бүү атаарах. Яагаад гэвэл тэд өвс шиг удахгүй хатан холчиж ногоон ургамал шиг хагдрах болно. Эзэнд итгэж, түшиглэж, найдаж, баттай байж сайныг уйлд. Эзэнд итгэж, түшиглэж, найдаж, баттай байж сайныг уйлд. Энэ бол Христ итгэл түншиг тулалдах арга зам юм. Бузар муу гүйлтэгчд буруу зүйл хийх үед санаа бүү зов. Харин тэрний оронд эзэнд итгэж найдаж, эзэн дотор баттай бай. Эзэнд итгэж байгаа бол сайн зүйлсийг л хий. Та нар энийг л ойлгочих юм бол муу ёрын сүнс хангалттай ухаантай юм болохоор таны хажууд байгаа хэн нэгнийг ондлоод танаас явчих болно. Хэрвээ тэр тань руу давтлага бүртэн та хэн нэгнийг өрөөгөөд л байх юм бол яаж таныг сатааруулах юм бэ? Тийм ээ. Энэ зүйлийг та хэрэгжүүлж эхлэх юм бол илүү их хийнэх болно шүү. Эзэнд итгэж, түшиглэж, найдаж, итгэлтэй байж сайныг уйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. Эзэнд баярлагтун. Тэр чамд зүрхний чин хүслийг өгнө. Бузар муу хүмүүс бузар муугаа үлдэх үед бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг талаараа бид үргэлжлүүлсэн ярьсаар байгаа гэдгээ та нар ойлгож байгаа үстэй. Өөрийн замыг эзэн даатга. Бас түүнд итгэж найд. Тэгвэл тэр биелүүлж өгнө. Хэн нэгэн та нартаа буруу харьцах юм бол хамгийн ихэнд хийх ёстой зүйл бол энэ юм. Бурхан минь, энэ зүйлд би их гомдож байна. Миний уур хурч байна. Гэхдээ миний уур ямар ч асуудлыг шийдэхгүй. Тэр хүнийг ч өөрчлөхгүй гэдгийг би мэдэж байна. Тиймээс би танд итгэж байна. Би өөрийн үүрэг хариуцлагаа ухаарах болно. Би Христ итгэл түншиг баймаар байна. Би гэрлээ асаалттай байлгамаар байна. Та надад юу гүгсэн тэр л сайн зүйлийг би хиймээр байна. Би танд өөрийн замаа даатгах байна. Би таны дотор баяр хөөртэй байж, миний хизээч хийж байгаагүй зүйлийг та надад хийж өгөхийг би хармаар байна. Зурдгаар ишлэл. Тэр чиний зөв шударгыг үд дундын гэрэл мэт, чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно. Эзэн дотор дуугүй байж, түүнийг төвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт олгочоос бас хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж санаа бүү зов. 8 дугаар ишлэл. Уурлахаа болж. Уурлахаа болж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар муу гүйлтэхэд л хүргэнэ. Иймээс бузар муу зүйл бидэнд тохиолдоход бид бузар муугаар хариу үйлдэхийг хүсэх хэрэггүй. Харин сайнаар хариулахыг хичээх хэрэгтэй. Тэгэхээр уур бол бидний зохицуулах ёстой сэтгэлийн хөдөлгөөн. Гэхдээ бид ууртай үедээ юу хийж байна вэ гэдгээр асуудал үүсэх үгүй юу гэдэг нь тодорхойлогдно. Тийм учраас түүний бидэнд өгсөн сүнсний үр жимс болох биеэ хянан захирах чадварыг амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө залбирцгаая. Үүний дараа л бид Бурхны амар тайвныг мэдрэх болно. Энэ бол үнэхэрийн гайхалтай, сэтгэл ханамж байх болно. Үгэн дотор байж ялтын амьдралаар амьдарч тулалдах үедээ Христ итгэл түншиг тулалдахад суралцаарай.
Итгэл найдвараар дүүрэн амьдрахад тань Joyce Meyer-ийн Итгэл найдвараар ирээдүгээ хар товхимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.